За бүгдээрээ нөө яг нөгөө UBKB жолооч нар шиг тэг яг шударгаар амьдардаг хүмүүс байл бүгдээрээ сайхан амарсан уу. За ерөнхий сайдыг байгаа дээр нь одоо нэг тохироод авъя. Одоо хэдүүлээ нэг аман гэрэгээр юм уу? Аман гэрэгээр юм уу? Хуцаад өгөө. Тэгэхгүй бол бид нар өөрсдөө талбай дээр сар гарan байсан болохоор үнэхээр одоо тэг хідэн сар өвчлөхээ бас мэдэхгүй байгаа даахгүй. Яагаад гэвэл энэ чагсаал цуглаан нь улам хүчтэй болж байна. Улам одоо 40 их 80-ын төлөө бид нар одоо явсан бол 40 их 80-д өнөөдөр Эрдэнтэн мэрэгд хүмүүс маань хэлж чинь баталж чинь 70 их 80-даа гэж. Тэгэхээр одоо энэний төлөө бид нар шудраг гэсэн төлөө тэмцээр байх болно гэдэг албан ёсоор хэлээ. За тэгээд танаа нам өнөөдөр ард түмний хамгийн том дайсан нам болчлоо. Нэг. Тэгэхээр танаа намыг татан буулгахын төлөө бид нар бүх зүйлээрээ дайчлаа шүү. Тийм болохоор та нар энийг татан буулгахгүй төлөө яах ёстой гэвэл одоо өмнөх ерөнхийлөгч одоо байгаа ерөнхийлөгч төр хариуцлага тооцоод хууль шийтгэлийг маань чангалаад өгөөч. Хуулийг одоо эргэж буцаж хэрэглэх тухай тэрийг одоо чангалаад өгөөч. Бас буцаж хэрэгэлсэн ч тэр хөө хэлцэх хугацааг нь улам сунгаад өгөөч. Энэ биш үү те Монголын ард иргэдийн одоо төлөөллийн хүсэл байгаа байхгүй. Энийг та нар нэмж болох уу? Энийг та нар шийдэж өгч чадах уу? Энийг та нар төрийн ордноос шийдчихэд гэрлүүгээ харьцаач. Та нар хэтгэл хонох байлгүй те. Талбай дээр чи иргэд чинь сар гараа хончоод шүү дээ. Тэгэхээр агуул одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн шүү дээ. Тэгэхээр Монголын үндэсний аюулгүй байдлын одоо энд чинь маш ноцтой хохирол учруулж байгаа шүү дээ. 3 сая 400 мянган иргэний бүх боломжийг хулгайлсан. Өнөөдөр бид нар утаагүй байх байсан байтал ийм амар хорт утаатай Пакистан лохорын хэмжээний одоо өхлийн хөндөй болчиход байна шүү дээ Улаанбаатар. Тэгэхээр та нар энэ улс орныхоо төлөө байдаг юм бол яг эндээ асуудлаа шийдчихэд гэрлүүгөө харьцаж болох уу? Яагаад гэвэл би энд дэвштэй сар талбай дээр хүлдүү центр дээр байсан залуучуудын төлөөлөлгээд би гарч ирсэн болохоор энийг одоо нэмт хэрүүнд хэлж байна. За тэгээд өнөөдөр 3000 төмөр замчны шудраг хөдөлмөрийг талаар болгосон нэг орлогч даргын асуудал байгаа тий 7,10 тэр бом. Ямар хүн дээр нь гүйцэтгэх ажиллагаа явуулсан бичлэг нь одоо ард иргэдэд гараад ямар хүнд нь гарддаг юм бэ? Жишээ нь манай одоо залуучуудын одоо албан шаардлага дээр ажиллаж ирсэн хуульцсан одоо зөвлөгөө өгч ирсэн их чиг өмнөх хэлцүүлэлт оруулаад өгөөч юм. Цогтоо миний өмнөөс оруулаад өгөөч гэсэн 10 эдийн энгийн хувцастай хүмүүс албадан барьж аваад өнөөдөр сар гар одоо 25 хоног шоронд байж байна. Тэгэхээр тэр хүний юмыг ил болгоод өгөөч. Тэр хэний хараат юм. Бүх зүйлийг ил болгоод өгөөч. Энийг хүсэж байна. За тэгээд нүүрсний хулгайчтай холбоотой бүх мэдээллийг нааша анхаараарай хөөе. Бүгд хуулийн юм тэгш хэрэгтэй шүү. За тэгэхээр өө наашаараа тэр наан байгаа хүн ядаргаатай юм биас. За тэгээд бид нар хил гайлаар хардаа 17 мянган машин нүүрс ингээд гарцсан байгаад гайл бүтгээгүй. Энд чинь хяналтын 5 байгууллага байгаа. Хинэн ч ажиллагаа хийгээгүй. Тэгэхээр энэ 5 хяналтын бүх дарга нар асуудалтай шүү. Бүгд шоронд явах хэрэгтэй. За тэгээд өмнөх ерөнхийлөгч одоо байгаа ерөнхийлөгчд бүгд шоронд явах хэрэгтэй. За тэгээд энэний төлөө байж чадахгүй бол залуучуудтайгаа ерөнхийдөө та гадаа хамт чагсчих. Өнөөдөр гадаадаас 20 телевиз ирж нүүрсний хулгайчны тухай мэдээ бэлтгээд ингээд дэлхийн нийтэд цацсан. Та талбай дээр гараад ирээд хамтаа тэмцэхэд 200 гадаадын телевизэд ирнэ гэдгийг би бүр баттай мэдчихэв. Тэгэхээр улс их орныхоо төлөө байгаа бол яг ингээд шүгэл үлээвэл үлээсэн шиг үлээгээд яг ингээд нэг одоо ард түмнтэйгээ хамт тэмцэе гэдэг үг ямар их амнаас ч гард юм бэ? Яг тэрэн шигээ яг амандаа тэр шүглээ 100-аад одоо хамаг чадлаараа үлээчээчтэй. Тэгээд одоо өөр юу үлээгээд байгаа юм бэ? Өөр юу хүсэж байгаа юм бэ? Энэ залуучууд хардаа үндсэн хууль те Монголын улсын цэцсийн дээр биш те үндсэн хууль байгаа мөн үү? Дуграараа хөөе. Мөн үү? Үндсэн хууль байгаа. Үндсэн хуулийн гол сүм нь юу юм? Хүний эрх чөлөө шүү. Би өнөөдөр тагнуулын ерөнхий газар надад гомдсон гэж байна. Цагдаагийн ерөнхий газар надад гомдсон гэж байна. Би 5 удаа байцаалтанд ороод өнөөдөр хамаатныхаа эгч маань шоронд орсон 25 хоноод би ингэ явж байна. Тийм болохоор та нар энэ бүхнийг маань шийдээд өгөөч. Харин танаа нам хэрвээ чадахгүй бол ард түмний дайсан болсон танаа намыг татан буулгахын төлөө бүх зүйлээ хийн шүү. Ардсан намж ялгаагүй хулгайч. Энэ хоёр намаа одоо сонгуулийн бүх зүйлийг өөрчлөх ёстой шүү. За